Засгийн газар бол шаардлагатай бүх арга хэмжээгээ авч одоо хэрэгжүүлж байгаа хэдий ч халдвар хамгааллын дэглэм хаанаас хэрэгдэж явсан суусан газар болгонд иргэн аж ахуй нэгж айл өрх өөрсдийн аюулгүй орчныг бүрдүүлж явж чадахгүй бол энэ эрсдэл байсаар байх учраас энэ талын шаардлага хяналтуудаа бас давхарч хангалтгаж явна гэж. Аль болох засгийн газар бол хатуу хөлөөрөө тогтоохгүй одоо баримталж явж ирсэн. Үнэхээр одоо ингээд халдвар хамгааллын дэглэм хаач үсэн сахигдахгүй тэргээр халдвар гаргахад эрсдэл нэмэгдээд хөл хорихгүй гэж одоо шийдсэн ч гэсэн эмнэлэг ачаалал дийлэхгүй болвол одоо аль хэдийн дийлэхэ болцсон. Бид бол өдөр хоног аль болох одоо ингээд нөхөөл нэг ч гэсэн орон нэмэл нэг ч гэсэн хүний аймаг урах гал ингээд яваад энэ хэлбэрээр халдварын тоо буурахгүй эрсдэл одоо дундрахгүй за иргэдийн оролцоо бас өшөө сайжрахгүй болвол хөл хорой тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно.